гинэ. Айлаар хийсч юм гойч аач төрөн амьдардаг байж гинэ. Дахин нэг айлаар зочиж чинээ. Ингээд ах トゥ гурав хээр тал руу явж хоол хийхээр шийдэж гинэ. Замаасаа айлын буурин дээрээс харахаа ширэм олж гинэ. Ингээд өндөр уудын оройд гарч үзүү будаа хоёроо хоол хийхээр шийдэж гинэ. Өөний баг нь жирэгдэг юм. Хүний баг нь хөдөлдөг юм. Энийг нь яваад агас түгээд. Ингээд хоёр ах нь 5 бүзүүгээ хуваагаад эцэгч гин. Харин дүүдээ нэг бүзүүгээ тавьж гинэ. 5 нүдтэй хавсан хоёр үеийн чанаад часээ дүүтэн нэг бүзүүгээ Ингээд тоогоондоо шүдөө чанаа бийтэй ширмэнд хагараад улаан асарч гинэ. Оо, ширмэн хагасчихсан. Ах トゥ гурваас Аюу шиг тосоо тасна юм наатаа. Аюу бодлоо юу гэсэн. Тагаа наваад үсэн бүгд байхгүй байна. Ингээд ах トゥ гурав 3 мадаа газар зоогоод 3 тишээгээ салан явж гинэ. Ингээд хамгийн багуу нэг газар ирээд хаан болоод суучих гинэ. Харин том ах нь энэ тэнд ядруухан зүдрүүхэн амьдарсаар энэ тэнд явсаар харагдаж өгөхөд хүрчээ. Харин дунд ах нь айлаар зардаж ядруухан явдаг байжээ. Ингээд нэгэн удаа ах нь 3 модоо эргэж үцхээр ирж гинэ. Оо, тийм үү. Заавал нөгөө 3 модоо эргэж үтсий. За, ерөн том ах маань үтжээ. Тэрэн баг туманыг сайхан яваа юм байна. Ийм байгаас миний мод ийм байгаас яг баг түгээр олж үлдээ. Ингээд дунд ах нь баруун цаад очиж гинэ. Тэнд нэгэн хүнтэй харж гинэ. Ой, бигүдээ. Ингээд дунд ах нь баг дүүгээ орж уулзахаар хаан дээр очиж гинэ.
Ягд байгаа хүн бэ? Хаандаа хүн болсон юм. Тэгвэл та хаандаа ингэж дамжуулаад өгөөч. Урд дээр цаг өндөр урдыг ороод ах トゥ гурван байхад аман хүчтэй тав байж үлээ. Удаан зэрэг хүчнэд унсуу мөн даймал байхад бүрэн дэжээ явж илээ гэж хэлж өгөөч. Ганцаа нэг хүн ингэж бай. Урд бэрх цаг гурван байхад аман хүчтэй тав байжээ. Удаан зэрэг хүчнэд унсуу мөн даймал байхад гурван дэжээ явсан гэлээ гэж хэлж байна. Чам намаа шүдээ. Миний дөө.